Сайн байцгаана уу? За, юуны өмнө хөрхөн комент бичээд, мессеж өвчжсэн хүмүүстээ маш их баярлалаа. Хөрхөн санаа зовоод та гурав минь сайн уу? Юу болсон? Яагаад таг болсон? Гайгүй юу? Бичиг баримт зүгээр үү? Нөөц сууснаа гэдэг айгүй хөрхөн юмнад асуугаад айгүй хөрхөн өнөөдөр гэхэд л бас нэг айгүй гоё мессеж ирээд бүр сэтгэл хөдлөөд баярлаа. Бас битгурыг хүлээдэг хүмүүс, битгурыг санаа зовдөг хүмүүстэй их болчихжээ. Тэгээд хамгийн сүүлд хөрхөн баахан нэг бас нэг эцэцээ юмнууд ярьчаа тэгээ таг олцсноо. Жоохон хүмүүсийн санааг зовоосон байна уучлаарай. Тэгээд санаа тавьж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бит гурав бол бүх юм окей байгаа, сайн байгаа. Ойрд айгүйх Чех руу 3 удаа анхцаар яваад, наашаа чиш яваад айгүйх бичиг баримтаа хөөцөлтөөд тэгээд бичиг баримтаа Чехийн бичиг баримтаа хөөцөлтөөд авцсан байгаа. Бараг 7 жил байгаагүй Чехт. Тэгтээ бас үнэхээр азтай удаан хугацааны виза ахаад сонгуулж чадсан. Тэгээ байрны хувьд бол хуучин байрандаа хийгээрээ байгаа. Тэгтээ удахгүй 5 сард байраа сайлахаар өөр байр олцсон байгаа. Тэгээд цагтээсрэг хэлхийн хувьд бол контролдоогүй. Тэгтээ бит гурыг байхгүй үед ч юм уу бас ирсэн байж магадгүй. Тэгтээ ямар ч гэсэн бидрэг байх үед ирээгүй. Тэг азтай байгаа. Одоо бараг нөгөө нэг одоо 3 сарын дараа ахаа та манай улсад орж ирж бүртгүүлж олно гэжээс аахгүй. Тэгээд бараг тэр 3 сар нь одоо ингээ болох гэж байна шүү дээ. Тэгээд тиймэрхүү сайнтэй. Тэгээд ямар ч гэсэн том ажлын ард гарсан. Бичиг баримтгүй хар хүмүүсийг бодвол тэгээл нөгөө бичиг баримттай удаан хугацааныхаа бичиг баримтыг сонгуулж чадсан. Өстой том ажлын ард гарсан. Тэгээ ойрд тэр ажлаа хөөцөлтөөд аягүй Чех рүү ирж буцсан. Баян хүүхдтэйгээ ирж буцаад тэгээд зарлагч их гарлаа. За тиймэрхүү байрны хувьд бол тийг нь тэгээ одоо жоохон амьсгаа аваад тэгээд одоо бэлэг бичиг баримтыг хөөцөлтөж эхлэн. Бэлэг бичиг баримтад юу эрэхтэй одоо өстой нэг чанартай жоохон юм нөгөө нэг жинхэнэ санаатай, сайн төлөвлөгөөтэй бодож юу яаж байгаа тэгэхээр ажиллаа олоод тэгээд дараагийнхаа итгэлийг олоод дараа нь ажлын гэрээгээ гаргуулад тэгээ бичиг баримтаа бүртгүүлж өгнө гэсэн тийм төлөвлөгөөтэй бодолтой байгаа. Тэгээ юуны түрүүнд дэжгүй сайн ажил олох хэрэгтэй. Яг ямар ажил зөвшөөрөгдөхгүй юу тэдрийгээ сайн мэдж агаад тэгээд болохоор ажиллаа олж бэлгийнхаа бичиг баримтыг хөөцөлтнө. Одоо нэг тийм том ажилтай. За өөр сони ачингүүл ер нь нэг жоохон Facebook, YouTube эдрээ айгу баг ашиглаад байгаа. Үгүй одоо YouTube дээр бичиг одоо нөгөө бичиг баримт гинэ. YouTube дээр бичлэг оруулах завгүй. Дээрээс нь би Facebook-т айгу амар итгэвтэй байсан байна. Тэгээ Facebook-т их итгэхгүй болсон байна. Аюух тийм зураг мураг тавихаа болчиж ер нь хүмүүс ингэдэг юм байна. Зарим одоо ингээд манай энэ челленж чи хэмхэн ер нь гоё жингээ хасаад дасгал хөдөлгөөн татал олох гээд тийм зоригтой хүсэлтэй хүмүүс их орж ирдэг. Тэгээд хүмүүсийг ер нь ингээд анзаараад байхад ер нь нэг ингээд Facebook-д хүмүүс яагаад итгэхгүй болдог вэ? Яагаад нэг зураг мураг тавихаа болдог вэ гэхээр хоёр шалтгаан байд юм бэ. Би өөр дээрээ сайн мэдж авлаа. Эсвэл нэг таргалаад ингээ галбраа алдаад царайд салтаад байгаа хүмүүс зургаа тавьдаггүй маань. Эсвэл ингээд гоё боловсралтай одоо хувийн хөгжилтөө ч юм уу анхаарад зөв юм руугаа ингээд цаг зав гаргаж байгаа хүмүүс Facebook-ийг ашиглах нь бага болчтой юм байна. Тэгээд тэр хоёр төрлийн би бол одоо хувийн хөгжилтөө тэгээд өөрт хэрэгтэй зүйлдээ цаг зав гаргах гээд аль болох Facebook-ийг бага ашиглая гэсэн зорилготой байгаа. Тэгээд одоо тэр зорилгод
нэг л битгэд ингээл огцоо сууж болохгүй штэ би ингээл шууд болол нийтлэн ингээд энэ дадал зуршил муу дадлаасаа салахыг хичээлж байгаа. Ерөнхийдөө Instagram бол нэг ухтгүй. Facebook гэж жоохон цаг гарах гэдэг. Тэгээд хэрэгтэй яг уу подкаст сонсоод эсвэл тэгээд хэрэгтэй гоё мэдээлэл аваад тэгэх юм бол одоо болж байна. Одоо тэгэхээр тэгээд одоо сүүлийн үед өөртөө хэрэгжүүлэх гээд өөртөө хүсэж байгаа олон юм байна. Сурахыг хүсэж байгаа, өөр дээрээ хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зөндөө олон юмнууд байна. Одоо тэгээд эхнээс нь ахгүй болоод одоо ерөн нөгөө хүмүүсийн бодлоос айхгүй тэр хүн ингээ отчихгаа, энэ хүн ингээ отчихгаа гэж хүн хүний бодол тааруулж амьдрахгүй хичээгээд аль болох тэр хүмүүсийн бодлыг тоохгүй өөрийнхоороо ямар нэгэн хүмүүст нэг тийм гайд болоод зовлон болоод байхгүй л аль тэр нөгөө хүмүүст яаж хүмүүсийн одоо юу гэмдэ ямар ч хүмүүсийн бодлоос айж амьдрахгүй хүмүүсийн бодол тааруулж амьдрахгүй хичээж байгаа. Тэрийг ол ингээд бүр айгуу сайн юу болгомоор байна. Би өөрөөсөө тийм нүунийг хүмүүсийг за энэ хүнтэйгээ одчихолоо, тэр хүнтэйгээ одчихолоо. За тэг хичээл муухай ч юм уу гэл яг ингээл өөрийнхөө хүсэжсэн юмнуудыг хийхгүй хүмүүсийн бодол тааруулж амьдрах гадах шиг байдгийн. Тэгээ тэр зангаа ерөн болно гэд хичээж байгаа. Дээрэс нь одоо эерэг бодолтой бүх юм дээр эргийг харж эргээр боддгийг ерөн бол гоё бас нилээ өөртөө дадал болгоод зуршил болгоод эхэлсэн байгаа. Тэгээд анзаараад тахад ерөн хүн ингээл ямарваа нэг юмыг ингээл за одоо жишээ нь ингээл муугаар бодхол юм бол тэр тийм муухай байсан ч гэсэн тэр нөгөө бодлоор дамжуулаад тэр мухайл ямар ч ач тустай за ингээд хэрглэж байгаа бүтээгдэхүүн эрүүл хоолноос ахгуулаад тэр хоолыг ингээ эрүүл гоё хоолыг үнэхээр сайн эрүүл гоё хоол байсан ч гэсэн нэг жоохон юм шижиггүй одоо итгэлгүй идэх юм бол тэр үнд бас тэгж амар гоё ингээл үр дүн өгч чадахгүй энэ мэтлэн бодол айгуу чухал юм байна гэдгийг тэгээ аль болох энэ гоё бодлоо тийм гоё байлгаж юм болгоныг өөдрөгөөр бодож юм болгонд гоё бодолтой гоё бодчихъя гэд хичээж байгаа. Тэгээд тэдрэг бас хэрэгжүүлэх хичээх дадал болгох юм үнэхээр их байна. Тэгээд цаг зав үнэхээр ховор байна. Тэгээд аль болох энэ биологийн цагаандаа унтаж амарч тэгээд өглөө гоё эрт басаж өглөөний цагийг ашиглаж гой юм суралцахыг гой юм мэдэж авахыг хүсэж байгаа, хичээж байгаа. Тэгээ ерөн бол өглөө 4:45 гэхэд босцдог хിവэрэ байгаа. Тэгээ одоо тэр өглөөний цагаал хамгийн гол нь айгуу гоё сайн бүр үр дүнтэй бүр үр бүтээлтэй ашиглах нь жоохон тэгээд байна. Тэгээд миний хувьд бол хэрэгжүүлэх дадал болгох юм үнэхээр их байна. Тэгээд хийж хэрэгжүүлж багаар ямар ч гэсэн нөгөө тууштай нэг доор ингээл бистэ тийм болно гэл нэг доор ингээд өөрийгөө амар зовоод ахгүй алхамаар хийх ёстой гэдгийг мэдэж авсан. Зүгээр л өдөрт ядчил нэг өдөрт тэр одоо хийх гэж байгаа юмдаа нэг хэдхэн минутыг зарцуулаад өдрөө болгон тэгэлх юм бол хүнд дадал болоод тэгээ тэрийг хийхэд айгүй амархан болно, дарамтгүй болно. Ямарваа нэг юмыг нөгөө хүн дээр хүлээж авахгүй гоёор хөнгөнөөр хүлээж аваад жишээ нь дасгал хөдөлгөөний гэхэд нөгөө зоод ёо би яаж дасгал хийнэ тэгээ яана одоо ингээд дасгал хийхээр булгарна ч юм уу тэгэл булгархаас айгаал тий юм болгоноос ингээд нөгөө хүн дээр хүлээж авах юм бол хүндэл санагдна хэцүү санагдна болгоныг за амархан тэгээ гівний төлөө дасгал хийж байгаа чинь би одоо нөгөө дасгал дээр айгуух чигшээ аавна одоо өөрөө нөгөө дасгал хүмүүсийг айгүй хийлэх гэж хичээж байгаа болохоор тэгээд дасгал дээр бол тэгэл аль болох ингээд чадахгүй ч гэсэн жоохон хийгээл хөдлөөлөө хахад ямар ч гэсэн өдөрт нэг жоохон ч гэсэн хөдлөөд хахад ингээд багаар хийсээр байгаа дадал олон дуртай олон сурчин тэгэл ямар ч юуны төлөө хийж байгаагаа бас айгүй сайн бодох хэрэгтэй. Эрүүл мэндийнхаа төлөө одоо ингээд сайхан эрч хүчтэй амьдрахынхаа төлөө хийж гэн хурдан хөгшөрөхгүйгээ гэл тэр болгонаа ингээ бодоод ямар ач тустайг нь бодоод тэгээд
ингээд өөртөө дарамттай биш хүлээж аваад хийх юм бол юм болгоно л ерөн амархан санагдах юм байна. Зарим үед би одоо жишээ нь ингээд бас сормос дээрээ жишээ авахад ингээд айгүй удаа хийгээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэл яа жоох ингээл нуруу муруу өвтгөр удаан хийгээд нуруу өвдөд ингээл бодогдох юм бол бүр айгүй удаа хийх гээл нуруу улам өвддөг байхгүй. Тэгэхээр тэр бодлоо шууд өөрчлөөл би айгүй сайн хурдан хийж чадна, гоё чанартай хурдан хийж чадна. Одоо би энэ нэг ингээ хийж хурдан хийгээд дуусчаар гэл авах мөнгөө бас бодоол өөр тийг мэтлээ ингээл өөртөө айл болох хэлбэрхэн өөртөө яа юу гэж бодвол надад хөнгөн гоё тосхвол хөнгөн гоё санагдах бол гэх мэтлэн юмнуудыг одоо дадал олгоод юм болгон дээр гоёор өөдрөгөөр бодоод байхыг хичээж байгаа. Тэгээд айгүй гоё лайт тимийн баг гээд одоо манай формула челленжийн одоо шилэгдэж орсон хүмүүс одоо ингээд тууштай одоо челленжийнхаа зорилгоодыг тууштай давж чадсан хүмүүсийг оруулдаг. Тийм лайт тимийн баг байгаа. Тэгээ тэр багийнхнаасаа тэр багийнхаа зөвлөхүүдээсээ айгүй гой юмнууд их мэдэж авч байгаа. Тэгэл хамгийн гол нь тууштай. Тэгээд өдрөд багаар хийх ёстой юм байна. Юм болгоныг бичиж тэмдэглэж сурах юм байна гэдгийг мэдэж авч байгаа. Тэгээд өөр гой юмнууд юу байгаа лээ. Ямар ч айгүй их юм сурж сурсан мэдсэн юм уу хамгийн гол нь ингээд яриад гаргаад хуваалцах нь их чухал юм байна гэдгийг бас мэдэж аваад байгаа. Тэгэхээр миний энэ бас блогоо нэгэнт эхлүүлсэн гоё юм уу бас сурсан мэдснээ хүмүүстэй гоё хуваалцаад ээж нартайгаа бас хуваалцаад хуваалцъя хөгжий гэдэг манай формула челленжийн гоё уриатайгаар бас ингээ гоё юмыг цаашдаа бас хуваалцж ярилцж яахыг хүсэж байна. Тэгээд өөр ойрхондоо мэдсэн ер нь олон гоё юмнууд байна. Тэгээд тэр нэг гоё иймх зэгцтэй хуваалцдаг болмоор байна. Тэгээ ерөн энэ нөгөө нэг ганц би байхаа дээрээ одоо ингээл яад чинь нөгөө миний хувьд бол ингээд ахаад найзлуутай ч юм уу нөхөртэй олно гэхээр нөгөө надад гарах би өөртөө гаргах цагаасаа ингээд хомслогдно гэж бодоод ах шиг байгаа. Тэгээд ингээ ганцаараа байгаа дээрээ өөртөө айгүй сайн цагаа гаргаж чадаад өөрийнхөө төлөө өөрийнхөө сурахыг хүссэн юм уу тэгээд дадал болгохыг хүссэн юмнуудыг айгүй сайн суралцаж мэдэж авчаал дараа тэр найз залуу нөхөр сүд бодъё гэж бодоод байгаа. Тэгэхээр ганц би бас зөндөө хөрхөн ээж нар байгаа штэ. Хүүх охтууд байгаа бас тэдэр мэн юусаа яахгүйгээр ингээд гоё хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлээрээ өөртөө гоё цаг гаргаад өөрийнхөө сурахыг хүссэн суралцахыг хүссэн, мэдхийг хүссэн бүх юмнуудаа сурч мэдэж аваарай. Найз залуутай нөхөртэй болчих юм бол ер нь өөрт гарах цаг зав бага болно шүү. Тэгээд яг үнэхээр мундаг би одоо энэ найз залуутай нөхөртэй удаан явж байгаа хүмүүсийг үнэхээр бахархдаг. Ямар их төвчээр вэ гэд би яагаад эсвэл миний амьдралд эсвэл тийм яг хэцүү байсан болоод би тэрүүгээрээ хүлээж авч байгаа байж магадгүй. Гэхдээ хинкэл ер нь нөхөртэй сайн хань сайн нөхрөө сайн найзлуучууд бас байдаг. Өөртөө цагаа гарга гээл аюу хөргөн цагийг гаргаж өгөөл хүүхэдтэй ээлжилж хараал тэгэл өөртөө ч цаг гаргуулаад найз хүүхэндээ ч цаг гаргуулдаг тийм сайхан залуучууд хөвгөөд нөхрөөд бас байгаа л ах. Тэдэр бол тийм найзтай нөхөртэй хүмүүс бол үнэхээр аазтай. Тэгээд бас миний хувьд бол би нөгөө нэг яг минийх шиг амьдралтай байсан хүмүүс бол тэгэл айгүй их төвчээр гаргаж исэн болохоор тэгээд
Яа ч юм бүр нэг гаширсан юм шиг байна. Тэгээд яг л өөрийгөө одоо би тэр бас даалдах умсраа бас нөгөө янзлах хэрэгтэй байгаа. Найзлуу нөхөр гэхээр л нэг л их нөгөө дарамт ороод ирэх юм шиг. Тэгэл нэг л их нөгөө нэг өөрт ямар цаг зав гарахгүй байгаа байхгүй юм шиг. Тэгээд өөрийнхоороо бас ингээд бодоод яриад аяж магадгүй. Гэтэ бас ер нь л ихэнх Монгол гэр бүл Монгол залуучууд ирчүүд тиймэрхүү байдаг баха. Гадаад ч гэсэн ялгаагүй л хальтаа битгүй одоо. Гадаад хүн яг сайн мэдгүй байна. За тэгээд ер нь одоо язар агаа дээр л хийх юмнуудаа сайн амжуулж аваарай. Тэгээд адгинаа захин л ингээл хоорондоо гоё цагаа гаргах гал өөртөө гаргах цаг заваас хамслах байлгүй. Тэгэхээр ганцаар агаа дээрээ сайн суралцж аваарай, мэдж аваарай. Өөрийгөө хөгжүүлээрээ хөгжсөн гоё хүмүүстэй жишээ нь миний хувьд бол одоо ингээл өөрөө ингээд нөгөө аюу гоё спортлог болохоор ямар ч гэсэн номер 1 спортлог хүнийг сонгоно энэ мэтлэн тэгэл өөрөө нэг палбар бүдүүн хүн бол тэгэл бас л нэг бүдүүн хүнтэй л сууштэй тий тэгэл бөөн өвчний өөрөөд байна гэсэн үг ер нь бүдүүн хүмүүс моралог хүмүүс нас явах тусам л бүдүүн байна л гэдэг чинь тэгэл муухайгаар харахад өтгнөө гизтэй хөрөмтлүүлээ явж байгаа хүн гэл ойлгочих. Тэгэхээр ер нь ингээд эрүүл мэндэд анхаардаг спортлог тиймэрхүү хүмүүс ийм хүн сонгоно. Тэгээ хувь хүний хөгжил сайтай хүн сонгоно. Тэгэхээр ингээд энэ мэтчлэн өөрөө ямар хүнтэй суумаар байна? Ямар хүн хүсэж байна? Тэ өөрийгөө яг тэр төвшөнд аваачихыг хүсэж байна. Тэгээд тийм төвшний хүмүүстэй бас тийм төвшний хүмүүстэй найзалж тийм төвшний хүрээлэлтэй байхыг хүсэж байна. Тэгээд тиймэрхүү. Тэгээ ер нь ингээл одоо бас хүрээлэл найз нөхөдүүд их чухал эдгийг бас айгаа бас мэдж аваад байна. Тэгээд аль олохдгууд яг хуу тийм найз нөхөдөө хаймаа гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л тэр найз нөхөдтэй ч гэсэн айгаа гоёор нөлөөлөд тэгээ аль олох ингээд цогтой гоё хөгжөөд явбал бас айгаа гоё ярих хөдлөх юмнууд нь ч гэсэн хоорондоо ярих нь ч гэсэн тий. Тэгэл нөгөө нэг хов жив ярддаг хүмүүстэй нийлэх юм бол тэгэл хов жив ярддаг тийм доошоо игний нийлэх хүн болно гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр юм гоё эрүүл амьдрал ярьдаг тий ингээл гоё спорт ярьдаг ч юм уу тий эрүүл хоол ярьдаг яавал эрүүл урт наслах тухай ярьдаг тий тиймэрхүү гоё найз нөхөдтэй тиймэрхүү хүрээлэлтэй болвол гоё тэгэхээр тиймэрхүү хүмүүсүүд чинь ингээл найз нөхдөд ч гэсэн тийм ярьцгаадаг болно. За юу ч харчвдаа за битгүй ард орж ирээгүй гэж ямар ч гэсэн бит гурвууд санаа тавьж ирсэн бит гурван анаа санаа зовж ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Бит гурвын бүх юм окейгаа манай хоёр амт бас хөргөн сайн байгаа. Манай хоёр амтнаа хөргөн орхи авахаараа нөгөө нэг камера суулгаад хоолын дэстэй хамаг хоолын усын ахиухан орхиол явдаг. Тэгэл өссөн үедээ камераараа харчаал явдаг байсан. Тэгээд өстой хоёр хүүхдээ залхтал онгоцонд явууллаа да. Тэгээд одоо томорхороо хөөрхөн бас л гой санагдах байлгүй одоо ч бол тэгэл зарим үед айгу бас азтай зарим үед айгу хөөрхөн яг сургуулийнх нь орохгүй өдөр тааруулаад бас авч яваад нэг өдөр бол бас хичээлээс нь чөлөө мөлөө аваад хамгийн гол нь нөгөө хүүхдүүд зураг мурга авахгүйдэг бас гар хөрөөний хийгээ өгдөг. Тийм болохоор хүүхдүүдэд заавал бас авч явах хэрэгтэй байсан. Тэгэл хөрхий хол замд явахаар. Гэхдээ бит гурван азтай дандаа онгоцоор явж исэн. Тэгээд онгоцоор 2 цаг 30 минут явна. Машинаар гэрээсээ машинаар онгоцны буудлын хүртэл 1 цаг гаруй явна. Ерөн бол 1 2 цаг 3 цаг л яваал очих газар тэгэл явж чад байсан. Сүүлийн явалтан дээр л үнэхээр хядрлаа. Нөгөө богоноор юугээр дандаа нөгөө нэг хүмүүсийг машин гоогаад хахаар бас санаа зовмоор тэгээд бас хүмүүс маань нөгөө нэг ажилтай дээрэс нь сая цагаан сар болоод бас нөгөө шинэлэг минлэгт хараад машин дээрээ олдохгүйсэн. Тэгэхээр богоноор автобусаар явсан. Эхлээд эндээс
богоноор яваад дараа нь автобусанд суугаад тэгээд онгоцсондоо сууж авсан сүүлийн явалтаар үнэхээр ядарсан. Тэгээд сүүлийн удаа юм даа гэл том ажлын явд гарчлаа гэд үнэхээр баяртай. Тэгээд ямар ч сайн яваад уржигдэр орой ирсэн. Тэгэл нэг явахаараа нэг хоног 2 хоног манаг явчаад ирдэг. Хагас сайн бүтсэнд очиод нэгтгэн өглөө цагиндаа ороод тэгэл нэгтгэхээ орой суугаад энэ мэтлэн онгоцныхаа бас билетнийхаа хямдхан юг хараад эсвэл хагасанд яваал нэгтгэн орой ирээл тэгээд хөрхэн параг дээдэг найз охин байдаг. Хөрхэн найз охиндоо үнэхээр их дээгэдээ маш их баярлалаа гэж хэлмээр энэ хөрхэн урд нь хөрхэн би чинь дүү байдаг гэсэн одоо шивэд дэдэг болсон дүү маань. Тэгээ дүүгээ бас ингээл жолооч хийлгээл хав өгсөн. Яаж яах бит гурийн нөгөө нэг бичиг сонголдог газар аяа жоохон юм жижиг дүү тосгон дүү жоохон хол газар. Тэгээд тийшээгээ дандаа машинтай явдаг. Тэгээ сая урд нь болохоор дүүгээ зараал за нөгөө дүүгээ морин жолооч хийлгээл машинтай зараад идэв гэсэн чинь дүүмээ шивэд авцсан чи хөөрхөн найз охин минь үнэхээр их тослоо. Тэгээд маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь зөндөө олон хүмүүс бас тусалсан. Тэгээд бас өргөн тусалж дэмждэг хүмүүстээ маш их баярлаа, талархлаа, гялалаа гэж хэлмээр байна. Тэгээд зөндөө бүдэрэ мэдж байгаа байхгүй машин тэргээрээ тусалж өгч ийсэн, өргөж өгч ийсэн. Тэгээд бит гуравч бас хөөрхөн азтай юмаа хаа явсан газараа дандаа азтай тусч хүмүүстэй дайралдаг. Энийг би алдаандаа л хэлдэг ах тий. Гэхдээ хүнд ер нь талархснаа, баярснаа ингээд үнэхээр баярлсан талархснаа илэрхийлж сурах жоохон ч гэсэн юм дээр хүнд баярлснаа хэлж явах хэрэгтэй гэл одоо хүүхдүүдээ бас багаас нь л амар сайн тэрийг хэлдэг. Тэгэл бас хүүхдүүдээ бас нэг хөөрхөнч гэж сургаад байгаа. Сүүлийн үед сургаад байгаа юм. Би түрүүнд юу гэж яажлаа. Тийм хүн одоо ер нь нэг амархан нэг зовхгүй амархан одоо нэг үгүй энийг нэг ингээл баримтлал явуучих юм бол ер нь нэг бас амар санагдаад байгаа. Хүн болгон өөр зантай энэ дэлхий дээр адилхан хүн гэж өрөөсөө байхгүй. Тэгээд тэр хүн болгоныг байгаагаар нь хүлээж авч байгаарэ гэж хүүхдүүдтэй ингээл хэлдэг. Хинтээж битий барьц хүн өөр тэгэхэд нанаа ирж байгаа байлаа. Тэгэл инглээ тэглээ гэл тэгээд байхгүй. Тэгэл агаа өнөөдөр ямар сайндаа өглөө хайлаа уур үргээд тэгсэн чинь хөөрхөн юу яасан энэ нэр одоо байж шít. Тэгээд өглөө нөгөө нэг хичээлд нь явахт нь болохоор хамждаггүй. Нэг муухай хэлээд байхгүй. Тэгэхээр өнөөдөр хичээлээсээ эрэнгүүтээ нэгнийхээ сайн чаддаг юмыг хэлээрээ бичээрээ гэд энэ тэгж чадахгүй юу ч чадахгүй матахгүй гэл өглөө яасан бэ мэдгүй ямар ч нэг уурлалт цаагаал миний уур хүргээд тэгээ хичээлээсээ ирсний дараа ямар ч гэсэн хичээл дээрээ бодож байгаа чалтгаа ирээд нэгнийхээ дөрөв сайн чаддаг юмыг хэлээрээ бичээрээ гэсэн чинь амар хөрхөө тийм энэ болохоор юу юм наагийнхан тэгээд манай охин болохоор манай хүү болохоор дүүгээ айгуу сайн юм зэгцэлдэг гэж өвцөн үед айгуу сайн халамжилж чаддаг гэсэн нэгнийхээ сайн талуудыг бичээрэй гэсэн аахгүй юу. Тэгээ одоо энэ мэтлэн ингээд зөв зуршилтай зөв юмыг багаас нь сургаж гал хичээгээл байгаа. Тэгээд хоёр сайн юмнууд зөндөө байгаа. Тэгээ нэгнийхээ чаддаг юмныг тийм манай охин чинь нэрээ агаагаас муухай өгс орцсон байсан. Юу өгс орцсон байсан лээ. Тэгэхээр чи яагаад агаагаас дандаа юм муухай юм сурж идэв. Тэгээ хин чи яагаад юм үг хэлж байгаа гэсэн чи агаагаа зааж өг. Бараг агаагаас сурсан гээ. Чи агаагаас яагаад юм сайн юмнуудыг сурж алддаггүй. Агаа чинь зөндөө сайн байгаа гэсэн чи нэг ч байхгүй гэсэн аахгүй. Тэгэхээр нуур үрээд хоёлангаар нь тэгээ бичүүлсэн. Тэгсэн чи хараа хүү болохоор охин болохоор
Хүү болохоор ингэж заахгүй. Тэгээд сайн иддэг гинэ дөрөв юм бичсэн чи. Нэрэл манай охин агаагаа бодвол хөргөн хоолн цэм байхгүй. Тэгсэн чинь агаагаа болохоор ингэж хөл бөмбөг сайн тоглодог. Бас юм гоё сайн хураадаг, уншдаг. Энэ дээр одоо өөр юу гэсэн байлаа. 4 юм бас бичсэн байсан айгу хөөрхөн. Тэгээ энэ мэтлэн ер нь хүн өөр тэг ангийнхан хүүхдүүдийн ч гэсэн миний хүүхдүүд аль хүүхдийг янз янзаар хэлж авахгүй хүүхд олгон өөр хүүхд олгоны цаана юу юм байдаг албаар тгээгүй аав ээж нь багаас нь эсвэл аав ээж нь гидсэн байхад нь эрүүл биш юм эцээр агаад тийм жоохон юу алцсан гэж манай хүүхднийг өдөр манай банд хичээлдээ авахгүй гэж байна. Яаж аан гэсэн чинь өнөөдөр миний дургүй хүүхд манай ингээд ирнэг нь юу гэсэн юм яахаараа тэгдий яагаад дургүй байдیں۔ Адилхан хүүхд яагаад чи дургүй болж байгаа юм. Маань сургуулийн хүүхдүүд бүгдээрээ дургүй. Одоо тэр хүүхд утахгүй сургуулаас хөөгдөж байгаа юм гинэ. Тэгээд анги олгонд ингээ хөөрхөн оруулаад анги олгонд нэг өдрөөр хичээлүүлдэг гинэ. Айгуу сайн нэг одлын эдний боловсролын юу үнэхээр мундаг. Би нэрээ охиныхаа хийсэн юм. Тэгээд өнөөдөр гэхэд айгуу хөөрхөн миний охин хийсэн юм хайцсан надад юм зорж өгсөн. Би стори гол бэлтцсэн байсан. Нэрээ та нар минь тэгээд натаа бас фэйсбүүкийн найз болоорой. Тэгээд тэгсэн чи харин тэр хүүхдийг яаж байгаа минь хөө гэсэн чинь айгуу тийм муухай хүүхдийн гинэ хөрхөн тэгээд хулгай хийдэг. Тэгээд нэг ойрлохоороо сургуулаар дүүрэн ойролдог. Миний 2 жимийг хулгаалсан. Тэгээд нөгөөний ангид байхаар айгуу муухай ойрлаад чарлаад байдаг. Хүүхдүүдийг цохиж зодоод байдаг гинэ. Тэгээд миний хөө тэгж авахгүй. Миний хөө айл болох тэр хүүхдийг гоё сайн адилхан хүүхэд тэгээд жоохон бахт нь ээж аав нь гисэнд наахт нь нөгөө нэг муухай ашилдаг байгаад ч юм уу. Тийм болоод тэр хүүхд тийм төрсэн байгаад эсвэл тиймэрхүү болсон байгаа гэдгсэн ахгүй. Тэгээд гадаад хүүхд гэсэн. Тэгээ нүунийг одоо нөгөө дайн байлдантай орноос ирсэн. Тэгэхээр нь тэгээд тэр орон ингээд нөгөө тийм хэцүү байсан болохоор тэр хүүхд өөрөө тийм болъё гэж тэгээгүй. Тэгээд тийм байлдантай хэцүү оронд байсан болохоор тиймэрхүү байсан баг. Тэгэхээр миний хөө аль болох ямар ч хүүхд найзлдаггүй гинэ. Тэгэхээр миний хөө ямар ч хүүхд найзлахгүй бол миний хөө найзалж олно. Чи тэр хүүхдийг гоёор бодоод тэгээд гоёор бодох юм бол тэр хүүхдийн муухай санагдахгүй гэл энэ мэтлэн тэгэл жижигэн ч гэсэн юм дээр ингээд одоо нэг хэлээд бас ойлгохгүй л дээ. Тэгээд яг дахин ингээл юм дээр нь хэлж өгöd авал хөрхи энэ мэтлэн хүмүүсийг байгаар нь хүлээж авдаг болох бах хүн өөр гэдгийг бас ойлгож аавна. Тэгхийн бол энэ хүүхдүүдэд одоо ямар ч хүнд юу н хүмүүстэй харьцахад аягүй амар болчихно. Хичнээн дургуг нь хөргсөн ч гэсэн ингээд за хөрхөдөө энэ хүн албаар тгээгүй өнөөдөр ар гэрт нь ямар нэгэн асуудалтай байсан бах өнөөдөр болохгүй бүтгүй байгаа юм их байсан болохоор энэ хүн ингээд ууралсан байх ч гэдэм үү. Тэгээ тэр болгон ингээ гоё айл болох айтайхан би өрн тэгтээ хичээж л байгаа л да. Тэгтээ бас юу яах юм бас гарч эргэл ах та. Тэгтээ хичээж байгаа энэ олгон дээр би бас өөрөө суралцаж өөрөө яг нөгөө дадлаа одоо яг тийм гоё өөрийн болгож авахгаал хичээж байгаа. Энэ мэтлэн жижиг ч гэсэн юм дээр хүүхдүүдтэй зааж сурахыг хичээж байна да. Тэгээд хамгийн гол нь ээж нар минь та нар минь өөрсдөө ингээд мундаг болж ээж юм мэддэг болж ээж хүүхдүүдээ инг тэг гэж заана өөрийнхөө юу ч мэдхгүй чадахгүй юм аа хүүхдүүдээ инг тэг гэд өөрсдөө нэг ч удаа барьж үзээгүй хөрж үзээгүй хийж үзээгүй юм аа бас хийх гээд ч юм уу тэр бол хэцүү асуудал ах. Тэгэхээр одоо би өөрн хүүхдүүдтэй болоод урд нь бол яаж байсан юм бэ? Тэгээ энэ ганц би байгаа хүмүүсийг за ганц би байна да гэ над дээр ч олон л үйлчлүүлэгчүүд ирнэ. Тэгэл тэр болгонтэй бас нөгөө би чи их жалчаа. Тэгээд ярина хөөрөлцөн.
Тэгээл зарим нь за хэвээ ганц байна да. Хүүхд гаргахаараа л томоожиндоо ухаарандаа гэж бодогддог аахгүй. Тэгээл ер нь тэгээл хүүхд гаргаал ирэхээр л амьдрал ер нь яг хосууд дээр ч гэсэн хоёулахнаа ингээл жаргалтай янз янз байж л байсан. Тэнгүүтээ яг хүүхд гараал эхлэхээр нөхрийн таар танигдана. Тэгээл илүү ойлголцдог болно, эсвэл модалцдаг болно. Тэгээд ээж нарын хувьд бол за ээж ч гэхгүй аав нар ч гэсэн ингээд хүүхдүүдийнхаа төлөө олон юм дээр суралцах, сурах, дэвчих хэрэгүүд гарна. Тийм тэгээд хүүхдээ ер нь ямар хүн болгомоор байна те боловсралтай сайн хүн болгомоор байх юм бол одоо өөртөө бас тиймэрхүү байж ээж тийм хүн болох юм шиг байгаа. Тэгээд тэр бичлэн ер нь хүүхдүүдийнхаа төлөө хүүхдүүдтэй зааж сургахын төлөө олон юм сурах хэрэгтэй байна да. Олон юм судлах, сурах, суралцах, хичээх, дэвчих хэрэгтэй л болдсон байна. Тэгээд ганцаараа байгаа хөргөн охтууд маань аль болох өөрөө гоё боловсрож ээж, өөрөө гоё олон юм мэдэж авч ээж хүүхдүүдтэй болол зүгээр шүү гэд тэгээд зөвлөмөр байна. За ойрд орж ирээгүй тэгээд юу чарчв. Санаа ачин иймэрхүү байна. Тэгээд гоё бас шинэ жил мэлээр гэнэрэ зөндөө утсан шүү дээ. 12 сараас ахгуулаад баг юу аруулаагүй нэ те. Утсан байна уучлаарай. Шинэ жил мэлээр бас хөрхөн байсан. Одоо манай хоёр чинь томорцсон байна. Тэгээд урд нь бол шинэ жил мэлээр чинь би чинь нэг тийм нэг он гарахад сэрүүн байжээ. Он гарахад тэгээд ингээд тгий гэллээдгүй. Унтчихагаал манай Германд аягүй гоё манай цонхойг томрооныхаа цонхоор ингээ харахаар л бүх нөгөө гоё солиотууд аягүй сайн харагддагсэн. Тэгээл 11:55 мав гэж сэрүүлэг тавьчаал босож ирж нөгөө нэг солиот бодохыг харчаал. Тэгээл буцаад унтаад өгдөгээс хүүтэйгаа тэгсэн чинь одоо хүүхдүүд том болсон чинь 10 энэ жил чинь 12 хүртэл хүлээгээ тэгээд солиот бодохыг гарч марч хараа тэгнгээд тэгээд өөр л алт юм. Би чинь нойр хүрээд унтмаар байдаг гэсэн чинь манай хоёр заавал солиот гарч харна гэдэг. Бид гуравчингата солиот хараад 12 өнгөрөөж унтсан шүү дээ. Тэгэл манай чинь челленж 1 сарын 1-ээс эхэлсэн. Тэгэл 1 сарын 1-ндээ угаасаа гоцоож авахгүй болохгүй. Тэгэл өстө жинхэнэ челленжлэгдсэн дээ. Тэгэл ихсэндээ челленж минь. За иймэрхүү санаа ачинтай. Тэгээд ерөнхийдөө нэг жижиг бичлэг хийгээлээдэг аахгүй. Тэгэхээр тэдрийгээ бас нэг хөрхөн юу ачи. Имэгтгээд бөгнүүлээд нэг оруулчих за. Тэгээд 3-ын чекмэгт явж исэн. Чекмэгийн гоё зургуудаас бас оруулъя. Тэгээд ямар ч сан бүх юм сайхан санснаар болж байгаа. Одоо тэгэл дараагийн юмнууд том юмнууд байраа салих байна. Байраа хүлээлгэж өгөх байна. Тэгээд ажиллаа олох байна. Тэгэл ингээл иймэрхүү хийх юм зөндөө байна өө. Цаг хугацаа өрөөсө хөрөлцөхгүй байна. Тэгэл ажиллаа хийж гэн, сормуусаа хийж гэн, фитнестэй явж гэн, өглөөд хүмүүстэйгээ тасглаа хийж гэн, өдөрт хүмүүстэйгээ хичээлдээ орж гэн. Тэгэл ер нь өглөөгөр тэгээд өөртөө одоо энэ удаагийн челленжээрээ бас нөгөө нэг нүүрний йога өөртөө дадал болгоё гэд одоо тасгал хөдөлгөөн эрт босох өдрөө олгоё дадал болсон. Тэгэхээр нүүрний йога дээрэс нь хиллийг бол жоохон гоцруулсан байгаад байгаа. Хилэн дээрээ бас сайн анхаарах гад байгаа. Тэгээд янз янзын хувийн хөгжил дээрээ хөрхөн жижиг сургалтууд хөрхөн юмнууд аваад явдаг. Хамгийн гол нь тэр сурсан мэдснээ жоохон ингээд гаргах, хэрэгжүүлэх тэр нь чухал байгаад байгаа. Тэдрийг утгагүй чахаа тэгээд хэрэгжүүлээл багаар хэрэгжүүлээл явна да. За тийм анхаарал тавьж үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Аль болох жижигэн ч гэсэн
хүнд хэрэгтэй юм хуваалцж яхахыг хичээнэ. Тэгээд энэ удаа ер нь тэгээд өдөр болгон жижигээр хүсэж байгаа одоо юу хүсэж जैन те одоо эрүүл мэндтэй ч юм уу одоо хамгийн чухал юм юу вэ? Эрүүл мэнд лээ штэ те номер 1 бодох юм эрүүл мэнд. Би одоо хүүхдүүдтэй ч гэсэн тэгж хэлдэг. За ээж нь дасгал хөдөлгөөнөө хийх ёстой. Манай хоёр ингээл оройд ингээл гэрээ болгочихлоо унтахаар өглөө басаад ээж нь дасгал хийх ёстой. Дасгалаа заавал хийж ээж нь эрүүл байх ёстой. Тэгэл эрүүл хаалж ээж эрүүл байх ёстой гэл энэ өчлөн иймэрхүү юмнуудыг байнга л хэлдэг болохоор хөргөн одоо бас орой морой унтахтаа ээж өглөө дасгалаа хийх ёстой. Энэ авирахыг янзлахгүй болохгүй гэж хоёлоо өргөн төчгнэл унтахаас юм аа янзлал миний дасгал хийх зай завсрыг гаргаж өгчөөл унтдаг бас. Хөргөн хүүхдэд хүртэл ингээл аяга хөргөн өнөөдөр нэрээ тэр би түрүүнд харуулах гэдсэн цаастан дээр тэгээд би нэг түрхэн гоё юм ярих гэжсэн. Эднээс сургууль нь үнэхээр хөөрх юм аа. Хүүхдүүдийг бүр аяга мундаг. Тэгээд багш нар нэг залуу багш нар байхын. Тэгээд тэр ярьж байгаа хэлж байгаа юмнууд нь хувь хүний хөгжлийн талаар аяга мундаг гоё яах юм аа. Тэгээд өнөөдөр манай охины багш нь одоо хайртай хүмүүстэй урт наслуулахыг, баярлуулахыг, урт наслуулахыг хүсвэл нөгөөнийг гоё өгнөд хэлж байгаарэ. Урмын өгнөд хэлж байгаарэ гэсэн юм байна. Тэс чи амар хөөрхөн надаа одоо гоё би одоо тэрийг хаана нэг хямгатаад нөгөө тавьчихсан. Тэгсэн чинь ээжээ та хамгийн сайн ээж тэгээд та хамгийн сайн эрүүл хоол хийдэг ээж өөрөглөө та хамгийн сайн спортлог эрүүл ээж нэг олон юм биччихсэн ба. Тэгэл яг л нөгөө миний яг хийдэг бүх юмнуудыг л бит хоёрыг хамгийн сайн харж халамжталдаг гэж бигээд аягүй хөөрхөн юмнууд биччихсэн. Тэгэл үнэхээр хайр хүрмээр энэ мэтлэн багш нар нь хөөрхөн юм хэлж өгч байгаа. Тэгтээ ээж нар аав нартай хайртай хүмүүсээ урт наслуулыг өвөл тийм гоё хэрэг урмын мундаг гэсэн гоё өгнүүдийг хэлж өгж байгаарэ гэж багш нь хэлж гисэн лээ. Тэгээд манай охин чинь тэгэж хэлээд бүр хайр хүргээд. Тэгээ одоо би бас нөгөө нэг сторигээ бүр аягүй сайн хийдэг болох гэдэг. Тэгээд стори гэдэг чинь өөр нь ингээд бүх хийж байгаа үйлдэл алгаа би ямар нүунийг хүнд муу үйлдэл үлгэр дуурайлал болох гэж байгаа биш. Зүгээр хийдэг ингээл гоё дадлуудаа өдөр тутам хийдэг юмнуудээ л гоё сторидаад байна. Жишээ нь охиныхаа тэрийг ингээд сторидмаар санагдчихж байгаа. Маргааш сторид нь тэгээ тэр мэтлэн ингээл багш нар нь ийм мундаг байна. Хүүхдүүд ийм хөөрхөн байна. Ээж аав нар нь ингээд нөлөөлөж чадвал би одоо хүүхдүүдтэй аягүй сайн хэлсэн байгаа зү эрүүл хоол гэл тэ. Тэгэж манай ээж хамгийн сайн эрүүл хоол хийдэг гэж игээд амар хөр ярьж бичээд байгаа байхгүй юу. Хөрхөн тэр мэтлэн тэгээд стори гэдэг чинь тэгээ ерөн одоо бүгдээрээ хүнд тааруулж битээ амьдраарай гуйж гин. Тэгээ хүний ингээд энэ тэгэлч болов тэр тэгэлч болов гэсэн айдастай бодолтой битээ хүний бодолд тааруулж амьдраарай. Өөрийнхөө хүслээр өөрийнхөө бодлоор тэгээд өөрийнхөө хүссэн зорьсон болгоноо биелүүлж амьдраарэ гэж хэлмээр санагдаад байгаа. Тэрийг би өөртөө бас аягүй сайн дадлуулах гэдэг. Би өрн бол бас аягүй хүмүүсээс санаа зовдсон шүү дээ. Тэгчих болов, ингэчих болов. Одоо тэгэл нэг ганц би болохоор хүмүүс ингээд одчих болов, тэгээ одчих болов гэл бүрстэй янз янзын өөртөө шал хэрэггүй юм дээр санаа зовоод идэг байхгүй. Тэгээ тэр сангаа болох гээд хичээж байгаа. Тэгээд ерөнхөн нөгөөнийг өөртөө ингээд хэрэгтэй гэсэн юм бол илүү нөгөө алд сонсд юм бэ. Тэгэл тэр олон гоё информац мэдээлэл өгч байгаа ч гэсэн яг нөгөө өөртөө яг би одоо яг энийг хэрэгжүүлэх ёстой гэдэг юм яг илүү сайн сонсож аваад илүү сайн ингээд хэрэгжүүлэх гэж хичээгээд байгаа байхгүй юу. За тэгээд та нар минь ч гэсэн адилхан хүмүүсийн янз янзын бодолд тааруулж битээ амьдраарэ. Хүн тэгээд ингээд бодчих болов гэж бити санаа зовоорой. Ганц л амьдрах амьдралтаа өөрийн хүснээрээ, өөрийнхөө зорьсноороо, өөрийнхөө биелүүлэх гэсэн юмнуудыг хинээс санаа зовхгүй
биелүүлж хүсэж зорж биелүү юу гэдэг зорж зарсандаа хүрээрээ гэж хүсье бүгдэнд нь. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Арай нуршуу юм болчихоо хэд минут болж арай л удчлаа. Арай удаа уулзаагүй ярих хэлэх юм зөндөө олон болчлаа. За тэгээ дараа уулзцгаая. Баяртай.